Та бидний өдөр тутмын амьдралын хажууханд манай ертөнцийн түгээмэл хуулиудын ихэнх нь огт өөр байдаг. Нэгэн гайхалтай ертөнц байдаг. Физик зохиолч Брайан Грин хүмүүсийн гайхлыг төрүүлэх энэхүү ертөнцид биднийг аялуулах болно. Бид яагаад хорвогийн үзэгдлүүдийг уруу дараалал харж болдгоо вэ? Физикийн хуулиар бол ингэж болохгүй гэх зүйл үгүй. Энэхүү ертөнцийн мөн чанарыг ойлгохын тулд бид сансар окторгын алсад орших, хар нүх болон агуу дэлбэрэлтүүдийн тухай ярих болно. Надад тэрний захиасныг өгөөч. Энд хоосон орон зай ер бусын үйл хөдлөлөөр дүүрэн байна. Манай ертөнц бол тоолшгүй олон ертөнцүүдийн нэг байж магадгүй. Гурван хэмжээс докторгуу бол зүгээр л зүүд зэрэглээ. Яагаад ийм байдаг вүлээ? Бидний сайн мэддэг байгалийн хууль яагаад буруу байдаг вүлээ? Энэ явдал бидний сэтгэлийг зовооно гэж үг гарцаагүй. Байгалийн хууль яаж өөрчлөгдөхийг хэлж өгдөг тусгай зарчим гэж байхгүй. Тэгэхээр онлайн физикчид баярлаад байхын аргагүй. Тоглоомын дүрмийг өөрчилж байгаа эдгээр шинэ нээлтүүд нь цоо шинэ боломжуудыг бий болгож байгаа. Удахгүй манад дэлгэцнэ. Хэрвээ шинэ ертөнцүүд үргэлж бий болж байдаг бол яах вэ? Энэ зургаас харахад агуу тесрэлт бол цорын ганц ийм үзэгдэл биш бололтой. Манай ертөнц маш олон параллел бодит байдлын нэг гэж юу? Хаа нэгтээ чиний болоод миний хувилбар байгаа. Бусад хүмүүсийг ч гэсэн адилхан. Бид нэг ертөнцид байна уу? Эсвэл олонлог ертөнцид байна уу? Сансар окторгон бүтэц цувралыг яг одоо хүлээн авч үзнэ үү? Сансар окторгын бүтэц. Хөтлөгч Брайан Грин. Брайан Гриний Сансар окторгон бүтэц номноос сэдэвлэн бүтээлээ. Ахлах продюсер Джонатан Сахуула, цувралын гүйцэтгэх продюсер Жозеф Макмастер. Бодит ба олонлог ертөнц. Найруулан тавьсан Рашмор де Нуэр. Нью-Йорк хот. Энэнтэй адилхан хот өөр хаанч байхгүй гэж зарим хүмүүс хэлдэг. 8 сая гаруй хүн амьдардаг, тоолж барашгүй олон хөшөө дурсгалтай. Хөшөө болгоно нь өвөрмөц гэж хэлж болох юм аа. Өвөрмөц гэдэг үг бол хүн болгонд ойлгомжтой учраас бид тайлбарлах гэж оролдохгүй. Хүмүүс ба объектуудын нэг шинж чанар бол энэ юм аа. Бид ийм учраас л музей үзэж, урлагийн бүтээлүүдийг цуглуулдаг байх. Гэтэл ямар ч өвөрмөц зүйл гэж байдгүй сансар окторгон шин дүр зураг бий болж. Дэлхийн урлагийн агуу бүтээлүүд бүгдээрээ хуурамч гэж би хэлэх гэсэн биш ээ. Би энэний оронд илүү чухал зүйлийг хэлэх гэж байна. Сансар окторгон шин дүр зураг юм болгоны хуулбарыг хийж, өвөрмөц гэдэг ойлголтыг үгүй болгож байгаа ажээ. Энэ бол зөвхөн эхлэл. Окторгууд зөвхөн объектууд төдийгүй таны, миний, хүн болгоны хуулбар байж болох ажээ. Хэрвээ энэ дүр зураг үнэн бол тэдгээр хуулбарууд хаанууга хэрэгв? Бид яагаад тэднийг хизээж олж харддаг юм бэ? Энэ асуултын хариулт манай ертөнцийн гадна оршино. ертөнц гэдэг үг бол ердийн бүхэн энд байгаа гэсэн утгыг агуулдаг. Тэгэхээр нэг биш, олон ертөнц байна гэдэг бол байж болшгүй мэт санагдаж болох юм. Гэхдээ бид манай нарны аймагаас, Тэнгэрийн заацаас, эргэн тойрны бүхий л галактикуудаас цаашаага гадагшаа гарч, одоо телескопын дуранд үзэгдэх бүх ертөнцөөс ангиж ирэх юм бол бид өөр ертөнцийг олж харна. Манай ертөнц цорын ганцаараа биш болохыг ойлгоно. Манайхаас гадна өөр олон ертөнц байж магадгүй. Яг одоо шинэ ертөнц төрж байж ч болох юм. Бид үнэндээ үргэлж тэлж байдаг олон ертөнцөөс бүрдсэн далайд амьдарч байдаг бөгөөд тэднийг нийтд нь олонлог ертөнц гэж нэрлэвэл зохилтой. Хэрвээ бид эдгээр өөр ертөнцид очивол тэнд байгалийн үндсэн материйн чанар нь хэтэрхий өөр. Манай энд оршин байхын аргагүй зүйл байж болох юм аа.
Тэрхүү өөр ертөнцид галактик, одод тэр байтугай манай дэлхийтэй төстэй боловч зарим нэгэн гайхалтай ялгаа бүхий гаргууд байж болох юм. Хэрвээ тэрхүү олонлог ертөнцид хязгааргүй олон тооны ертөнц байдаг бол хаа нэгтэн манай гаригтай бүх талаараа яг адилхан ертөнц байж болох юм. Тэнд бас өөр нэг Брайан Грин огт өөр ажил хийгээд сууж байдаг ч байж болох юм. Хэрвээ олонлог ертөнц үнэхээр хязгааргүй бол тэдний ядаж нэг нь манай ертөнцтэй бүхий л байдлаараа тун төстэй байж таарна. Надтай яг адилхан аалангууд амьдарч байдаг өөр ертөнц байж болох юм. Түүгээрч барахгүй аалангууд чиг дүр төрхтэй боловч үл ялэг ялгаатай арай өөр зүйл хийж байдаг өөр ертөнцүүд ч бас байдаг гэж хэлж болно. Энэ чинь шинжлэх ухаан мөн юм уу? Энэ чинь метафизикийн нэг хэсэг үү? Эсвэл энэ гүн ухаан уу? Шашин юм болов? Физикчид ийм асуултанд хариулахаас зайлсхийдэг. Тэд зүгээр л логикийн дагуу бодоод үзье гэдэг. Харин логикийн дагуу бол үнэхээр тийм болол та. Олонлог ертөнцийн тухай энэ санаа одоо хачин жигтэй сонсогдож байгаа боловч энэ нь сансар окторгын тухай үзэл санааны өөрчлөлтүүдийн эцсийн алхам гэдэгт улам олон тооны эрдэмтэд итгэх болжээ. Тухайн үедээ бид дэлхий бол сансар окторгын төв бөгөөд бүх зүйл дэлхийг тойрон эргэдэг гэж үнэнээсээ боддог байсан шүү дээ. Дараа нь Галилей, Коперник нарын эрдэмтэд гарч ирсэн. Тэгээд тэд нар дэлхий биш, харин нар бол манай нарны аймгийн төв гэдгийг баталсан. Манай нарны аймаг гэж юу юм бэ? Энэ бол авраг том галактикийн бөглүү нэгэн газарт байдаг жижигхэн од эргэсийн систем. Манай галактик гэж юу юм бэ? Энэ бол манай ертөнцийг бүрдүүлж байдаг хэдэн зуун тэрбум галактикуудын нэг. Энэ бүх үзэл санааг анх дэвшүүлэн тавихад хачин жигтэй сонсогдож байсан нь лав. Харин одоо хинч энийг эсэргүүцдэггүй. Тэгэхээр олонлог ертөнцийн тухай энэ санаа ч гэсэн бас адилхан байгаа. Энэ санааг хүлээн авахд сансар окторгын тухай бидний ойлголт өөрчлөгдөнө. Нөгөө талаас олонлог ертөнцийн тухай санаа бол физикийн шинжлэх ухааны мухар гудамж гэж боддог олон эрдэмтэд байгаа. Олонлог ертөнцийн тухай санааг хүлээн авахд надад их хэцүү байна. Энэ санаа шинжлэх ухаан болтлоо нэлээд удах баг. Хэрвээ энэ санаа үнэн бол Тэнгэрийн элч нар байдаггүй магадгүй. Бид энэ асуудлаар мөрийг тавих хэрэгтэй. Олонлог ертөнцийн тухай энэ санаан дээр том бооцоо тавьж болно. Олонлог ертөнц үнэхээр оршин байх магадлал өндөр гэж би боддог. Хэдэн зуун жилийн дараа хүмүүс энд итгэх болно. Тэгэхээр энэ санаа хаанаас гараад ирсэн юм бэ? Энийг баталгаа хаана байгаа юм? Бид олонлог ертөнцийн нэг хэсэг болохыг харуулсан хэдэн гайхалтай нээлт саяхан хийгдсэн. Анхны нээлт нь манай ертөнцийг бий болгосон гэдэг агуу тесрэлтийн тухай онолтой холбоотой юм. Энэ онолын ёсоор манай ертөнц одоогоос 14 тэрбум жилийн тэртээ маш хүчтэй дэлбэртийн улмаас бий болсон гэдэг. Тэрбум жилийн дараа ертөнц эргээд хөрч материуд нийлэн од гаригс галактикууд бий болжээ. Энэ дэлбэрэлтийн үр дүнд манай ертөнц одоо ч гэсэн тэлсээр байна. Хэрвээ та манай ертөнцийн түүхийг урвуу дэс дарааллаар үзэж чаддаг бол бүх юмны эхэнд чухам юу байсныг мэдхийг хүсвэл агуу тесрэлтийн эхэнд ямар нэгэн нууцлаг хүчин зүйл тесрэлтийг өдөөсөн болохыг төсөөлж болох юм. Энийг агуу тесрэлтийн онол гэдэг. Харин энэ тесрэлтийн тухай өгүүлэх ямар ч баримт байхгүй. Юу дэлбэрсэн юм? Яагаад дэлбэрсэн юм? Дэлбэрэхээс өмнө юу болсон юм бэ? Тэгэхээр энэхүү дэлбэрэлтийг өдөөсөн зүйл нь юу вэ? Ямар хүчин зүйлээс болоод бүх матери салан холдох болов? Энэхүү асуултанд хариулахыг оролдсон эрдэмтэд олонлог ертөнцийн тухай үзэл санааг бий болгожээ. Олонлог ертөнцийн тухай үзэл санааны үндсийг тавихад өөрийн эрэхгүй тусалсан физикчдийн нэг бол Алан Гутиум.
Өнөөдөр тэрээр Массачусетсийн технологийн дээд сургуульд багшилдаг. Харин 1979 онд Гут өөрийн мэрэгжил нэгт нөхөр Хенри Тайгийн хамтаар ертөнцийн үүсэлд бөөмс ямар нөлөө үзүүлсэн тухай эрдмийн ажил хийж байжээ. Бидний одоо ажиллаж байгаа сэдэв ертөнцийн тэлэлтийн хэмжээнд нөлөөлөх хүчин зүйлтэй холбоотой байж болох юм гэдэг санааг Хенри анх гаргасан. Гут Тай 2 анхандаа агуу тесрэлтийн дараах ертөнцийн тэлэлтийн тухай юу ч бодож байгаагүй боловч Хенри Тайгийн асуултын дараа Гут өөрийн тооцоог дахин нэг харж үзэхээр шийджээ. Би тэгэхэд шүндөл болтол сууж тооцоогоо дахин шалгаж ямар нэгэн алдаа хийхээс болгоомжилж байсан. Шүнжэнгөө суусны дараа Гут ертөнцийн түүхийн эхэнд шинэ бөөмс хэрхэн үүссэнийг харуулсан тэгшлэлүүдээс нэгэн гайхалтай зүйлийг олж харжээ. Бөөмсийн тухай энэхүү шинэ онол нь ертөнцийн тэлэлтийн хурданд маш хүчтэй нөлөөлж байгааг харуулсан тун аимшигтай дүгнэлтэнд би хүрсэн. Ийм үйл явцын улмаас ертөнц гэнэт огцом тэлэлтэнд орж магадгүй юм байна гэж Хенри бид хоёр ярилцсан. Гут математикийн тэгшлэлүүдийн тусламжтайгаар ертөнцийн түүхийн эхэнд таталцлын хүч эсрэг чиглэлд үйлчилж байсан байж болохыг олж тогтоожээ. Альва юмсыг өөр хооронд нь татахын оронд энэхүү сөрөг таталцлын хүч эргэн тойронд байгаа бүх зүйлсийг түлхэж байсан учраас агуу тэлэлтийг бий болгосон байна. Гарсан үр дүнд би сэтгэл хангалуун байсан учраас тэр даруй нөгөө тооцоогоо тэмдэглэлийн дэвтэртээ бичсэн. Тэгээд би доор нь гайхалтай санаа гэдэг үгийг бичээд энэ үгээ тойруулан давхар дөрвөлжин хайрцаг зурсан. Хэрвээ тооцоо зөв бол эн чинь маш чухал юм байна гэдгийг би ойлгосон. Сөрөг таталцлын хүчийг нээснээр Алангууд тун санаандгүй агуу тесрэлтийн эхэн үеийн байдлын тухай сонин баримтыг өөрийн эрэхгүй сөгсөн ажээ. Математикийн тооцоо хийгээд үзэхэд энэ хүч маш агуу байсан учраас молекулын дайтай ийм хэмжээний зүйл Тэнгэрийн заацын дайтай галактикийг нүүд эрмэг хугацааг тербум ахаад 1 тэрбум дахин хуваасантай тэнцүү ахархан хугацаанд дэлбэлэн хаях чадвартай байжээ. Энэхүү санаанд багтамгүй хүчтэй дэлбэлтийн дараа сансар окторгүй арай аажуухан тэлж аажмаар хөрч одод ба галактикуудыг бүрэлдэх боломж олгосон нь яг л агуу тесрэлтийн онолтой төстэй байсан юм. Хэд богино хугацааны энэхүү тэлэлтийг Гут хөөрөгдөлт гэж нэрлэжээ. Орчлон ертөнцийн тэлэлтийг энэхүү онолоор тайлбарлаж болно гэдэгт тэрээр итгэж байсан юм. Хөөрөгдөлтийн үед бий болдог агуу хүчирхэг сөрөг таталцах хүч бол агуу тесрэлтийн дараах үр дүн байлаа. Ийм гайхалтай үр дүнд хүрсэн боловч тэр үед Алангууд санаа зовоосон асуудалтай тулгараад байжээ. Тэр үед би хаана ажиллахаа сайн мэдэхгүй байсан. Би тогтвортой ажлын байр хайж байсан. Хөөрөгдөлтийн тухай энэ онол тун гайхалтай зүйл юм. Тэгээд би өөрийн онолыг тайлбарласан лекц уншиж олон газраар аялсан. Гэнэт энэ санаа олонний анхаарал өртсөн. Хөөрөгдөлтийн тухай физикийн шинжлэх ухааны бүх салбарын хүмүүс ярилцах болсон юм. Маш олон астрофизикчид би өөрөө ч гэсэн энэ онолыг сонсоод тун их урам зориг орсон. Мөн ч сайхан цаг байж билээ. Энэхүү салбарыг урагшлуулж чадах сайхан санаа гаргаж ирвэл хүмүүс энэнд мэдээж анхаарал хандуулна шүү дээ. Тун гайхалтай явдал болсон. Хинч тандгүй нэг муу аспирант байсан би гэнэт шинжлэх ухааныг манлайлагч болоод хувирчихсан. Алдар хүндэд асахад их хэцүү байсан. Гэхдээ л их сайхан санагдаж байлаа. Хөөрөгдөлтийн онол олонд хүрсний нэг шалтгаан бол энийг ажиглалтын аргаар шалгаж болох байсанд оршино. Хэрвээ энэ онол үнэн юм бол тэрний гэрчлэх баримтыг шөнийн тэнгэрээс хайгаад олчилж болно гэдгийг эрдэмтэд ойлгосон юм. Та бүхэн нарыг унтраагаад Тэнгэрээс бүх оддыг авчихлаа гэж төсөөлөд үзэлтэй. Хэрвээ тэгж чадвал бид Тэнгэрт нэгэн энергийн төвлөрлийг олж харах болно. Энэ нь Тэнгэрт энд тэнд улаарын харагдах гэгээ байдлаар нүдэнд тусна. Радиацийн энэхүү далайг сансрын суур бичил долгион гэж нэрлэдэг. Энэ бол агуу тесрэлтээс үлдэж хоцорсон үлдэгдэл халуун юм. Хөөрөгдөлтийн үеийн гинтийн тэлэлтийн улмаас ийм радиацийн үлдэгдэл бий болж магадгүй болохыг онлын тэгшдэглүүд харуулж байсан юм. Агуу тесрэлтийн үлдээсэн энэхүү хурууны хэмийн ачаар температурын ялгарлууд бий болсон. Арай халуун,
арай хүйтэн толбонууд тод харагдаж байгаа ийм дүр зургийг эрдэмтэд олж харсан юм. Гэхдээ онлын энэ таамаглалыг шалгаж үзэж болохоор технологийн хөгжил дэвшил гарах хүртэл дахиад 10 жил өнгөрсөн юм. Ингээд 1989 онд NASA сансрын радиацийг шалгах хиймэл дагуулыг хөөргсөн. Энэний дараагаар 2001 онд NASA хөөргөлтийг шалгах зорилготой 2 дахь хиймэл дагуулыг нисгэсэн юм. Эдгээр хиймэл дагуулууд нь радиацийн хэмжээг өндөр наривчлалтайгаар хэмжиж үзсэн бөгөөд гайхалтай үр дүн гаргасан юм. Сансар дахь температурын ялгарлын хэмжээ нь хөөргөлтийн онолд урьдчилан заасан хэмжээтэй яв цав нээцэж байжээ. Онлыг шалгаж үзэх хүртэл тэрээр математикийн томьёо төдий зүйл байдаг. NASA-гийн 2 дахь хиймэл дагуул хөөргөлтийн үзэгдэл болсныг давхар баталж, энэ бүхэн эрдэмтдийн итгэлийг төрүүлж чадхаар явдлууд болсон юм. Хөөргөлтийн онлыг хүлээн авахгүй ч байж магадгүй байсан. Гэхдээ энэ онлоор тодорхой таамаглал дэвшүүлсэн. Дараа нь тоо баримт гарч ирсэн. Тэгээд хөөргөлтийн онол ялан дийлсэн. ертөнцийн үүслийг ойлгоход маш чухал алхам боллоо гэж Гутийн эрдмийн ажлыг физикч эрдэмтэд магтаж байлаа. Гэвч тунгуудалгүй Оросын 2 физикч хөөргөлтийн тэгшдэглээс цочирдуулам нууцыг олж харжээ. Манай ертөнцөөс гадна өөр ертөнц байж болох ажээ. Оросын тэр физикч эрдэмтдийн нэг нь хөөргөлтийн онлыг ахиулахад аль хэдийн томоохон хувь нэмэр оруулсан Андрей Линде гэгч байж. Нөгөөх нь Алан Гутийг Оросд ирэхэд санаандгүй лекцийн сонссон Алексей Веленкин гэдэг залуу байсан юм. Тэр тун гайхалтай лекц уншсан. Би урд нь тэрнтэй уулзаж байгаагүй. Тэрний хэлсэн ярьсан болгоно нь миний хизээ сонсож байгаагүй зүйлс байсан. Тэрээр ганцхан өгүүлбэрээр хөөргөлтийг болон агуу тесрэлтийг тайлбарлаж чадсан. Энэ бүхэн гайхалтай байсан. Орчлын ертөнц яагаад ийм байгаа вэ? Тэгээд би тун их сэтгэл догдолсон байдалтай гэртээ харсан. Алексей Веленкин ихэд бишрэн гайхсан байсан хэдэн сарын туршид хөөргөлтийн онлоос өөр юунийч тухай бодож чадахгүй байжээ. Би гэртээ шүршүрт орж байхдаа онлын асуудлаа боддог зуршилтай байсан. Веленкин хөөргөлтийн үйл явцын тухай бодох бүр энэхүү үйл явцыг чухам юу зогсоосон бол гэж гайхах болжээ. Хөөргөлтийн үйл явцаас гарсны дараа сансар огторгүй ямар байсан бол? Хөөргөлтөд зогсож байх теракшнд юу болсон бол? Энэ тухай бодохын хэрээр хөөргөлтийн төгсгөл газар болгонд нэгэн зэрэг болоогүй гэдэг нь тодорхой болсон. Хэрвээ хөөргөлтийн үйл явц бүх газруудад нэгэн зэрэг зогсоогүй бол сансрын хаанигтай энэхүү үйл явц болсоор байгаа байх гэдгийг Веленкин гэнэт ухаарсан байна. Хэрвээ энэ онлыг баримтлавал агуу тесрэлт тийм ч өвөрмөц цор ганц үйл явц биш гэдэг нь тодорхой. Манай тесрэлтээс өмнө өөр олон удаа ийм тесрэлтүүд болж байсан. Ирээдүйд ч гэсэн болох нь мэдээж. Энэ бол орчлон ертөнцийн тун гайхалтай гентийн дүр зураг байлаа. Энэ дүр зургаар бол хөөргөлтөлт зарим газруудад зогсож байхад зарим газруудад үргэлжилсэн хэвээр байгаа. Шинэ агуу тесрэлтүүд дахин болж, шинэ ертөнцүүд шинээр төрж, олонлог ертөнцийг улам тэлж байгаа ажээ. Линде Веленкинаар хөөргөлтөлт хязгаарч зогсохгүй гэдэг санааг гаргаж ирж, хөөргөлтийн үйл явц дахин болж, ертөнцүүд ар араасаа бий болсоор байх юм. Тэгэхээр энэ нь шинжлэх ухааны хувьсгал уу? Эсвэл алдаа мадаг ихтэй онол төдий юу? Энэхүү үзэл санааг мөнхийн хөөргөлтөлт гэж нэрлэж болно. Энийг дараах байдлаар тайлбарлаж болох юм. Энэ бяцлагийг од гариг, галактик бий болохоос өмнө сансар огторгуй гэж төсөөлөд үзье. Хөөргөлтийн онлоор бол сансар огторгуй анхнаасаа их хэмжээний эрчим хүчээр дүүрэн байж, энэхүү эрчим хүчний улмаас сансар асар их хурдтай тэлсэн юм. Тэлэлтийн улмаас энэхүү эрчим хүч нь статик цахилгаан гүйдлийн нэгэн адилаар цэнийг алдсан байна. Гэхдээ энэ бол сансар огторгуун хэмжээний статик цэник байлаа. Цэник өгүүлэхэд эрчим хүч матери болон хувирч бөөмс бий болжээ.
Энэхүү үйл явц нь бидний агуу тесрэл гэж нэрлэдэг шинэ ертөнцийн үүслийг тодорхойлсон юм. Энэхүү бяцлаг доторх нүхлугаа адилаар шинэ ертөнцүүдийн дотор орон зайн тэлэлд үргэлжилсэн авч арай аажмаар явагдах болжээ. Тэгээд манай ертөнцид харагдаж байгаа эдгээр галактик од гаригс бүрэлдэх боломжтой болсон. Энэ хооронд эдгээр шинэ ертөнцүүдийн гадна сансрын үлдсэн хэсэгт цэнгээ алдаагүй эрчим дүүрэн байсан учраас тэлэлт түргэн хурдтай явагдсаар байжээ. Сансарт тэлэлт ихээр болсны ачаар эрчим хүч агуу тесрэлтийн хэлбэрээр цэнгээ алдаж шинэ ертөнцийг бий болгох боломжтой олон газрууд үүсчээ. Энэхүү үйл явц цаашид үргэлжилсээр байх болно. Өөрөөр хэлбэл мөнхийн хөөрөгдөлт гэдэг бол яг л швейцар бяцлагтай адилхан юм. Энд шинэ ертөнцүүд үргэлжлэн бий болж олонлог ертөнцийг бүрдүүлнэ. Олонлог ертөнц бол мөнхийн хөөрөгдөлтийн шууд үр дагавар юм. Гэвч энэхүү онолыг эрдэмтэд тийм амархан хүлээн авахгүй гэдгийг Алексей Веленкин удалгүй ойлгосон юм. ертөнцийн үүслийн талаар маш чухал зүйлийг ойлгож авсан болохоор энэ тухай физик чамдуудтай хэлэх хэрэгтэй байна гэж би тэгэхэд бодсон. Хамгийн түрүүнд энэ тухай мэдээг Алан Гүүтэд хэлэх хэрэгтэй байлаа. Сансрын өөр бүсүүдэд квантын ялгарл өөр байдгийг бид мэднэ. Миний яриаг сонсоод тэр их баярлах ухаа гэж би бодсон юм. Энэний үр дүн зарим бүсэд гэвч энэ уулзалт төлөв бүсийн ёсоор болоогүй. Хөөрөгдөлт бусадтай харьцуулахад удаа үргэлжилсэн. Би тэрэнд ертөнцийн тухай өөрийн шин төсөөлөл, хөөрөгдөлтийн бүсүүдийн талаар ярьж гарлаа. Тэгж байтал нэг харсан чинь Аалан цөөрөмглээд эхэлдэг байгаа. Мэдээж би тэгэхэд урам хугарсан л да. Тэгээд би чимээгүйхэн гараад явчихъя гэж бодлоо. Олонлог ертөнцийн онолын нэг сул тал бол тэрнийг олж илрүүлэх ямар ч арга байхгүй байсан явдал юм. ертөнц болгон тэлж байгааг төдийгүй ертөнцүүдийн хоорондын орон зайг яаж ажиглах юм бэ? Гэрэл хүртэл нэг ертөнцөөс нөгөөд хурж очиж чадахгүй байх байсан. Физикчид мөнхийн хөөрөгдөлтийн тухай миний санааг төдийлөн сайн хүлээж аваагүй. Зарчмын хувьд ажиглалт хийх ямар ч боломжгүй зүйлийн тухай яриа болж байгааг тэд мэдмэгцээл миний үгийг анхаарахаа болдог байсан. Алексей Веленкин өөрийгөө том нээлт хийсэн гэж үзэж байсан боловч бусад эрдэмтэд энийг тоохгүй байлаа. Ингээд Веленкин мөнхийн хөөрөгдөлтийн тухай өөрийн онолыг мартахаар шийдсэн юм. Хэзээ ч харж чадахгүй ертөнцийн тухай ярихыг хэн хүсэх вэ дээ? Олонлог ертөнцийн онолыг шалгах ямар ч аргагүй. Ажиглалт хийж болохгүй бол энэ чинь шинжлэх ухаан биш. Олонлог ертөнцийн бусад хэсгүүдийг харж чадахгүй бол энэнд хэн итгэх вүлээ? Бид өөрсдийн ертөнцийн өчүүхэн хэсгийг галактикуудаас тун цөөхнийг ажиглаж чадаж байна. Тэгтэл энэс том юмыг яаж ажиглах юм бэ? Олонлог ертөнц оршин байгааг та баталж чадахгүй. Энэ онол буруу биш л дээ. Ийм ертөнц байдгүй гэж та бас баталж чадахгүй. Тэгэхээр бид яагаад итгэх ёстой юм? Олонлог ертөнцийн тухай бодохоо болъё гэж Алексей Веленкин шийджээ. Өөрийн онолыг батлах юм юу ч байхгүй байсан учраас тэрэнд энэ онол хэзээ ч хүлээн зөвшөөрөгдөхгүй юм шиг санагдаж байлаа. Ажиглалт хийж болохгүй зүйлийн талаар ярилцах нь шинжлэх ухаан биш гэж олон хүмүүс бодож байсан. Би тэгээд энэ сэдвийг бараг 10 жил мартсан. Энэ хооронд Веленкиний мэрэгжил нэгт Орос нөхөр Андре Линде өөрийн онолыг хөгжүүлсээр байжээ. Тэрээр мөнхийн хөөрөгдөлтийн онолд өөрөө хүрсэн хүн юм. Харин Веленкинээс ялгаатай тэр бууж өгөөгүй юм. Би арай зөрүүд хүн байсан байж болох юм. Олонлог ертөнцийн тухай энэ санааг олсныхоо дараа би энэ бол миний амьдралдаа хийсэн хамгийн чухал зүйл байж болох юм а гэдгийг ухаарсан. Харин хэн нэгэн хүн миний онолыг ойлгохгүй байгаа бол хогчно гэж бодож байлаа.
Линд өөрийн онолыг тайлбарлсан өгүүлбэрийг 10 гаруй удаа нийтэлсэн боловч тэрний ажлыг эрдэмтэд төдийлөн хүлээж авсангүй. Олонлог ертөнцийн тухай энэ санааг хэн ч ойлгохыг хүсэхгүй байгаа мэт байлаа. Хэрвээ мөнхийн хөөрөгдөлтийн тэгшдэглүүд нь олонлог ертөнц байдаг болохыг баталсан сорын ганц баталгаа байсан бол энэ түүх ингээд дуусах байсан. Гэтэл олонлог ертөнцийн тухай энэ санаа шинжлэх ухааны огт өөр хоёр салбараас гэнтийн дэмжлэг авчээ. Тэдний нэг бол хөвчний онол юм. Энэхүү онол нь эгэл бөөмсийн төвшөнд орчлон ертөнц хэрхэн бүтснийг тайлбарлах зорилготой. Нөгөөх нь бол ертөнц тэлж байгаа эсэх талаар одон орончдын хийсэн томоохон ажиглалтын үр дүн дээр тулгуурлаж байлаа. Уг ажиглалтын үр дүнг ганцхан ертөнцийн хүрээнд тайлбарлахад хэцүү байлаа. Харин олонлог ертөнцийн хувьд энэ бүхэн зохих тайлбарыг авч чадаж байсан юм. Орчлон ертөнцийн тэлэлтийн тухай энэхүү ажиглалтыг бейсболын бөмбөг ашиглан тайлбарлахад арай дөхөм юм. Хэрвээ би энэ бөмбөгийг дээш нь чулуудвал юу болох нь тодорхой. Бөмбөг дээшээ хөөрснөө таталцлын хүчний нөлөөнд ор хурдан аажмаар бууна. Одон орончид сансар тэлж байгааг одоо мэддэг болжээ. Дээшээ шидсэн бөмбөг газрын татах хүчний нөлөөгөөр хурдан буурдаг шиг ертөнцийн тэлэлт бас л таталцлын хүчний нөлөөгөөр буурч эхлэх байхаа гэж тэд бодож байж. Гэтэл тэд хэмжилт хийж үзээд нэгэн гайхалтай зүйлийг олж харж. Энэхүү зүйл нь физикийн шинжлэх ухааны үндсийн үндсийг ганхуулж байсан юм. ертөнцийн тэлэлтийн хурд буураагүй. Харин улам төрөгсөж байж. Энэ бол намайг бөмбөгөө дээш чулуудахад аажмаар хурдан буурсаар буцаад газар дунахын оронд улам дээшээгээ хурдлан алга болохтой адил хэрэг. Хэрвээ бөмбөг дээшээ хөөрөөд алга болох юм бол дэлхийн татах хүчний эсрэг ямар нэгэн үл мэддэг хүч энэнд нөлөөлсөн байхаа гэж та бодох нь гарцаагүй. Энэхүү ажиглалтыг хийсэн одон орончид ч гэсэн яг ийм дүгнэлтэнд хүрчээ. Сансар дахь ямар нэгэн эрчим хүч галактикуудыг салган холдуулж тэлэлтийн хурдыг нэмж байлаа. Бид энэхүү энергийг харж чадахгүй учраас одон орончид энийг хар энерги гэж нэрлэсэн. Энэ бол шинжлэх ухааны түүхэнд тэмдэглэгдэхээр хамгийн чухал физикийн туршилт болсон юм. Туршилтын үр дүн ихэнх хүмүүсийн хувьд генти явдал байсан. Одоо ч гэсэн бид энэний учрыг олох санаатай оролцоор л байна. Хар энерги улмаас манай ертөнцийн галактик болгон бие биенээсээ салан холдож тэлэлтийн хурд улам нэмэгдэж байгаа нь цочирдуулам гентийн үр дүн байлаа. Хар энергийн хэмжээ их байсан нь бүр их гайхал төрүүлжээ. Сансрын хоосон орон зайд ийм их хэмжээний энерги яагаад хоримтлагдсан болохыг эрдэмтэд 10 гаруй жилийн туршид тайлбарлаж чадахгүй байжээ. Харин олонлог ертөнцийн хүрээнд бол энэ хачин жигтэй явдлыг амархан тайлбарлаж болох байлаа. Хоосон орон зайд энерги хадгалагдж байдаг нь тун хачин зүйл юм. Гэвч атом молекул мэтийн жижиг бөмбөсийн талаар тайлбар өгдөг квантын механикийн онолоор бол бичил ертөнцид орон зайд энерги хүзэгдэл олонтой ажиглагддаг юм. Математикийн тооцоогоор бол энэхүү бичил төвшөнд ялгардаг эрчим хүчний хэмжээ асар их ажээ. Одон орончид галактикуудыг одоогийн хурдаар холдуулахад хэрэгтэй нийт эрчим хүчний хэмжээг тооцоолж үзтэл санаанд багтамгүй хачин тоо гарчээ. Энэ бол тэгийн ард 10-ийн таслал тавиад 122 цаг тавиад дараа нь 1-ийн тоо тавьсантай тэнцүү байжээ. Энэ бол тэгт маш ойрхон гайхалтай өчүүхэн хэмжээ юм. Онолын хувьд заасан тооноос эрс өөр. Энэ бол онолын тэгшдэглээр гарсан тооноос триллион бас дахиад 1 триллион дахин бага тоо юм. Хар энергийн хэмжээ яагаад ийм бага байгааг бид тайлбарлахыг оролдсон. Бид бүх арга хэрэгэлсэн ч амжилт олоогүй. Шал балаа юм. Энэ бол шинжлэх ухааны түүхэнд хамгийн өргөн цар хүрээтэй алдаа юм гэж би нэг удаа хэлж байсан. Энэ биднийг зовоож байгаа юу гэж огтхон ч үгүй. Сансар тархсан эрчим хүчний хэмжээ онолын тооцооноос их бага байгаа эсэх нь зүгээр нэг шинжлэх ухааны асуудал биш ээ. Сөрөг таталцлын хүчний жинхэнэ хэмжээг тогтоох нь
бидний хувьд чухал үр дагаврыг авчирна. Жишээ нь би хар хүчний энергийн хүчийг үл ялэг нэмэгдүүлж 4-өөс 5 тэгийг арчаад хайжлаа гэж бодъё. Тэгэхэд энэ бол тун өчүүхэн жаахан тоо хэвээрээ байх боловч ертөнц огт өөр байх болно. Учир нь арай хүчтэй болсон хар энерги од гаргас галактикуудыг салган холдуулах болно. Тэгэхээр бид ч бас үгүй болно гэсэн үг юм. Харин бид одоохондоо оршин тогтносон хэвээр л байна. Тэгэхээр яагаад онлын хувьд тооцоосон хэмжээнээс хамаагүй бага хэмжээтэй энэхүү хар энерги нь галактик од гаргасыг бий болох боломжийг бүрдүүлсэн хэрэг вэ? Бид энийг мэдэхгүй шүү дээ. Хар энергийн талаарх онлын таамаглал болон одон орончдын ажиглалтын үр дүнд олж тогтоосон үр дүн хоёрын хооронд ийм их зөрүү байгаа нь орчин үеийн шинжлэх ухааны хамгийн том нууцын нэг. Гэхдээ нэг зүйлийг санах хэрэгтэй. Хэрвээ бид олонлог ертөнцид байгаа бол хар энергийн нууц нь тийм ч гайхалтай зүйл биш. Үнэн дээр бид олонлог ертөнцийн нэг хэсэг байсан бол бидний тооцоосон хар энергийн хэмжээ онлын тооцоотой давхцах байсан юм. Сайн уу? Ноён гэрээний захиас өрөөнд оръё. Олонлог ертөнцийн тухай үзэл санаа хар энергитэй холбоотой онцгойг тайлахад яагаад нэмэр болж байгааг мэдхийн тулд та өөрийгөө нэг зочид буудалд ирж байна гэж төсөөлөд үз. Тэгтэл таны өрөөний дугаар 10 сая 1 байг. Баярлалаа. Сайхан амраарай. 10 сая 1 гэдэг бол тун хачин өрөөний дугаар шиг санагдаж магадгүй. Окторгууд байгаа хар энергийн хэмжээний тухай эрдэмтэд тооцоолж үзснийхээ дараа зочид буудалд ийм дугаартай өрөөнд орсонтой адил их гайхсан юм. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Хэрвээ энэ зочид буудал маш олон бүр хэдэн тэрбум өрөөтэй бол 10 сая ба 1 гэсэн дугаартай өрөөнд орох нь гайхалтай хэрэг биш ээ. Ийм том зочид буудалд их дугаартай өрөө тааралдаж болох юм. Энэнтэй адилаар хэрвээ бид маш олон ертөнцөөс тогтсон олонлог ертөнцийн нэг хэсэг бол ертөнц болгон өөрийн гэсэн хар энергийн түвшинтэй байж болох юм. Ийм тохиолдолд бидний шиг хар энергийн хэмжээ багатай ертөнц олдож таараа. Хэрвээ бид эдгээр өрөөнүүдийг тус тусдаа ертөнц гэж үзэх юм бол ертөнц тус бүр өөр өөрийн хар энергийн хэмжээтэй байгаа. Тэгвэл эдгээр ертөнцийн ихэнх нь амьдралд тохирохгүй байж болох юм. Учир нь тэдгээр ертөнцийн хар энергийн түвшин нь галактик од гарагсыг бий болгоход тохирохгүй байх болно. Манай ертөнцийнхөөс бас хар энергитэй ертөнцүүд улам агшин. Манай ертөнцийнхөөс илүү их хар энергитэй ертөнцүүд тэлэлт хэтэрхий хүчтэй явагдах учраас од гарагс галактик бүрэлдэн бий болох арга байхгүй юм аа. Тэгэхээр бид нар хар энергийн түвшин нь амьдрал бий болоход тааламжтай ертөнцид амьдарч байна. Эсрэг тохиолдолд бид одоо ингээд ярилцаж байхгүй байх байсан. Хэрвээ бид олонлог ертөнцийн нэг хэсэг байсан бол хар энергийн нууцлаг чанар ойлгомжтой байх байсан. Гэхдээ энд нэг зүйл ойлгомжгүй хэвээр байна. Хэрвээ олонлог ертөнцийн хүрээнд ертөнцүүд өөр өөрсдийн хар энергитэй юм бол манай ертөнцийн шиг хар энергитэй ертөнц олдох магадлал хэр их вэ? Энэхүү асуултын хариулт физикийн шинжлэх ухааны огт өөр салбараас олдсон юм. Би одоо бичил ертөнцийн үүслийн талаарх хамгийн сүүлчийн үеийн онолыг ярих гэж байна. Атомуудын дотор материйн бүр жижиг хэсэг болох протон, нейтрон, электрон зэрэг бөөмс байдгийг бид мэднэ. Харин эдгээр нь кварк хэмээх бүр жижиг хэсгээс тогтдог. Тэгвэл кваркаас ч жижигхэн зүйл байж болохыг физикчид саяхан нээжээ. Эдгээр бяцхан бөөмс бол бүр жижигхэн юмнаас бүтсэн байж болох ажээ. Энэ бол хөвчгөж нэрлэгдэх эрчим хүчний өчүүхэн жижиг гогцоонууд юм. Хөвчний онол гэж эрдэмтдийн нэрлэх болсон шинэ онол нь ертөнцийн үүслийг ганцхан бүрэлдэхүүн хэсгийн бүтцийн онцлогоор тайлбарладаг.
Хуурын ганцхан хөвч хэрхэн хэлбэлзэж байгаагаас хамааран янз бүрийн дуу чимээ гаргадаг шиг эдгээр хөвчнүүд нь хэрхэн хэлбэлзэж байгаагаас хамааран янз бүрийн шинж чанарыг үзүүлдэг юм. Энэхүү онолын ачаар бүгдийг маш энгийнээр тайлбарлах боломж гарч ирсэн. Ганцхан тэгшдэглэр дэлхий дээр байгаа юм болгоныг тайлбарлаж болох ажээ. Хөвчний онол маш гайхалтай энгийн зүйл байж магадгүй. Тун энгийн онолын тэгшдэглээс манай ертөнцийг бүхэлд нь тайлбарлаж болно. Харин энэ онол хэрэгжихийн тулд нэгэн нөхцөл хангагдах ёстой байлаа. Хөвчний онолын математикийн тооцоогоор бол орон зай олон хэмжээст байх ёстой ажээ. Энэ нь олонлог ертөнц оршин байх боломжийг бүрдүүлсэн. Бид бүгд урт, өргөн, гүн гэдэг гурван ойлголтоос тогтох гурван хэмжээст орон зайг мэднэ. Харин хөвчний онолоор бол энээс ч олон хэмжээс байж болох юм. Хөвчнүүд бидний мэдих 3 хэмжээс докторгүй төдийгүй бас нэмэлт 6 хэмжээсийн дагуу хэлбэлзэж байгаа тохиолдолд энэхүү тэгштгэл үнэн зөв байж болох юм. Энэ бол 9 хэмжээст ертөнц байдаг гэсэн үг. Хэрвээ хөвчний онол зөв бол нөгөө нэмэлт хэмжээснүүд нь хаана байгаа юм бэ? Бид яагаад тэднийг үзэж чадахгүй байгаа юм бол? Замын гэрлүүдийн хооронд татсан кабель утсыг аваад үзье л дээ. Холоос харахад тэрээр ганцхан урт утас шиг харагдана. Энэ бол нэг хэмжээст ертөнц. Хэрвээ та шоргоолжны дайтай жижигэрч чадвал кабель утсыг тойруулан утсаар ороосон байгааг харж болно. Хөвчний онолоор бол бид тэр бүм дахин жижигэрч чадвал нөгөө 6 хэмжээсийг орон зайд ороогдсон байгааг харж болох юм. Орон зайн цэг болгонд сансрын нэмэлт хэмжээсүүд байдаг. Эдгээр нь бяцхан зангилаас шиг хэлбэртэй байдаг. Хэтэрхий жижигхэн болохоор нь бид анзаардаггүй. Эдгээр нэмэлт хэмжээснүүдийн хэлбэр нь манай ертөнцийн гол шинж чанарыг тодорхойлно. Франц эвэр бүрээг үлээхэд уг хөгжмийн хэлбэр дүрс шахагдан хийнд нөлөөлөн тодорхой дуу аваа гаргадагтай адилхан нэмэлт хэмжээснүүдийн хэлбэр нь хөвч хэрхэн хэлбэлцэхэд нөлөөлдөг. Хэлбэлцлийн шинж чанар бөөмсийн шинж төлөвийг тодорхойлдог бөгөөд манай ертөнцийн бүхий л үндсэн шинж чанар нэмэлт хэмжээснүүдийн ачаар бүрэлддэг. Сансрын эдгээр нэмэлт хэмжээснүүд нь манай ертөнцийн ДНК-тай адилхан юм. ДНК-гаас хамаарч амьтан ургамлын шинж төлөв тодорхойлогддог бол эдгээр хэмжээснээс хамаарч манай ертөнцийн шинж чанар өөрчлөгддөг. Нэг хүнд асуудал гэнэт гарч иржээ. Учир нь физикчид нэмэлт хэмжээснүүд хэрхэн ямар байдалтай орогдох талаар хэтэрхий олон боломжуудыг олж илрүүлжээ. Ямар хэлбэртэй хэмжээс манай ертөнцөд тохирохыг математикийн томьёоноос эрдэмтэд олж хараагүй байна. Энэ тоо маш их гэдэгт одоо эрдэмтэд санал нийлээд байгаа. Эрдэмтдийн хэвлүүлсэн эрдмийн ажил дурдсанаар бол нэмэлт хэмжээснүүд нь 10-500 зэрэг буюу 10 тооны ард 500 тгийг бичгээр тийм их боломжит хэлбэрээр ороогддог аж. Нэмэлт хэмжээснүүд тэгэхээр 10-500 зэрэгтэй тэнцэх асар олон хувилбараар оршин тогтнох боломжтой юм. Хувилбар тус бүр нь бий болох адилхан магадлалтай. ертөнцийн бүх зүйлийг тайлбарлаж чадах ганцхан тэгшдэглийг санал болгож байсан онолын хувьд энэ нь тийм ч сайхан мэдээ биш юм. Харин зарим нэгэн хөвчний онолчдын хувьд бол энэ нь муу мэдээ биш ээ. Учир нь хэмжээснүүд олон янзын хувиралд орж байгаа нь олонлог ертөнцийн тухай онолыг үнэн болгож байгаа юм. 10-500 зэрэгтэй тэнцэх хөвчний онол гэдэг бол бүрэн хэмжээний гамшиг шиг сонсогдож байгаа биз? 10-500 зэрэг бүхий хувилбартай онолоор хүмүүс яах ч билээ. Эндээс тодорхой юм юу ч олдохгүй. Энэс болоод хөвчний онолчид нэлээд сэтгэлээр унах байх. Харин миний хувьд гэвэл эн чинь тун сайн хэрэг, гайхалтай. Энэ бол космологийн шинжлэх ухааны ирээд байсан тэр зүйл мөн. Агуу олон боломж. Энэ талаар сэтгэлээр унах шаардлага байхгүй. Энэ бол зүгээр л хөвчний онол космологийн шинжлэх ухаантай яг сайхан тохирж байгаа гэсэн үг. Эн чинь олонлог ертөнцийн тухай үзэл санааг бодиттой болгож байна гэж хэлж байсан.
Мууг сайнаар тайлах ёс байдаг. Хөвчний онолын тэгштгэл ийм олон утгатай гарсан нь маш олон тооны ертөнц байдаг гэсэн онолыг бодиттой болгож байна гэж зарим хөвчний онолчид үзэх болжээ. Өөрөөр хэлбэл, хөвчний онол нь маш олон янзын ертөнцөөс бүрдэх олонлог ертөнц байдаг болохыг сайтар баталж байгаа. Хөвчний онол маш олон тооны утга гаргаж ирээд олон тооны параллел ертөнц байж болохыг баталсан нь хүн болгоны хувьд маш гэнэтийн явдал болж. Тэгэхээр бид олонлог ертөнцийг үн төлбөргүй олж авсан хэрэг. Хөвчний онол хөөрөгдөлтийн онол хоёрын ачаар олон тооны ертөнц байдаг болох нь илэрсэн. Эдгээр өөр ертөнцүүд нь өөр хэмжээтэй хар энергитэй. Үнэн дээр математикийн тооцоогоор бол ертөнц болгонд хамаарах хар энергийн хэмжээ маш өргөн завсарт хэлбэлзэх учраас манай хэмжилтийн үр дүнд гарсан хар энергийн хэмжээ нэг их гайхалтай зүйл биш юм аа. Хөвчний онол ямар нэгэн хүндрэлгүйгээр энэ асуудлыг шийдэж өгсөн. Энэхүү Линда Виллинг нар мөнхийн хөөрөгдөлтийн тухай онолын санаагаа анх олсон цагаас хойш 10 жилийн дараа олонлог ертөнцийн тухай онол дахин сэргсэн юм. Энэхүү 3-3 онол нэг дүгнэлтэнд хүргэж байлаа. Эдгээр нь мөнхийн хөөрөгдөлт, хар энерги, хөвчний онол юм. 3 хөлтэй ширээ бат бөх байдаг шиг эдгээр 3 онол хамтдаа нэг зүйлийг хатуу баталж байлаа. Энэ бол бид олонлог ертөнцид амьдардаг гэсэн үг юм. Олон судалгааны үр дүн нэг санаан дээр төвлөрч байгаа нь тэр бүр зөв байдгүй. Гэхдээ дугуйны хийгээснүүд бүгд нэг төвийг заадаг шиг энэ үзэл санаа хүмүүст итгэгдэж эхэлж. Одоо олонлог ертөнцийн онолын асуудлаар ширүүн маргаан болсоор байна. Энэ онолыг шүүмжлэгчид ч гэсэн олон байгаа. Дэвид Гросс одоо үгүй гэж хэлэх гээд байх шиг. Гэвч олонлог ертөнцийн онолыг анх гаргаж ирсэн Алексей Виллинг, Алан Гуд, Андрей Линде нар одоо ганцаардхаа болцгоожээ. Одоо хүмүүсийн бодол өөрчлөгдөж байна. Энэ үзэл санааг дэмжигчдийн тоо ихээхэн нэмэгдлээ. Бердиг лонхноос нь алдчихсан шүү. Буцаагаад хийх аргагүй. Хэрвээ бид тэдгээр өөр ертөнцүүдийн нэгэнд аялан очивол ямар байх вэ? Бидний нүдэнд юу өртөх вэ? Зарим зүйлс нь манад байдгаас огт өөр. Бидний хизээж харж байгаагүй хачин шинж чанартай байж болох юм. Үнэн дээр олонлог ертөнцийн зарим ертөнцүүдэд гэрэл юм уу? Материч байхгүй байж магадгүй. Магадгүй зарим ертөнцид нь манай ертөнцид огт байхгүй олон давуу талуудтай. Тентхийн хүмүүс хачин жигтэй байдлаар өөр хоорондоо харилцдаг байж мэдэх юм. Математикийн тэгштэглээс харахад хэрвээ бид эдгээр ертөнцид айлчлах юм бол бид яг манай ертөнц шиг ертөнцтэй учирч магадгүй байжээ. Тугаалах юм бол яг манай Тэнгэрийн заад шиг галактик, манай нарны аймаг шиг нарны аймаг, манай дэлхий шиг гариг тааралдаж болох юм. Магадгүй тэр гариг дээр одоогоос 65 сая жилийн тэртээ үлэг гүрвлүүдийг устгасан тэр солир унаагүй учраас эволюц хөгжил өөр замаар явсан ч байж магадгүй юм. Дэлхийн хүмүүстэй төстэй. Гэхдээ олон ажлыг зэрэг хийж чаддаг хүмүүс амьдардаг байж ч магадгүй. Өгөөч зогсохгүй. Бүр хачин зүйлч тулгарч мэднэ. Хаа нэгтээ манай ертөнцтэй яг адилхан ертөнц. Манай дэлхийн юм болгоно нь төстэй гариг тааралдаж магадгүй. Ийм юм байж болно гэж үү? Олонлог ертөнцид яагаад та бидний яг адилхан хувилбар болсон хүмүүс амьдарч байдаг вүлээ? Яагаад ийм болсныг мэдхийн тулд багц хөзрийг аваад үзье. Энд бид 52 өөр хөзөр байхыг харж байна. Би хөзрийг хольж хуваахад хүн болгон өөр хөзрүүдийг авах болно.
Харин дараа нь олон удаа тоглоод эхлэхээр зарим нэгэн хөзрүүд дахиад гарч ирнэ. Бүр олон удаа тоглоод байх юм бол өмнө нь ирж байсан эв, тэр байтугай гарт байсан хөзрүүд яг тэр чигээрээ дахин давтагдана. Ягд гэвэл энд 52 хөзөр байгаа болохоор эннээс гарах хувилбарууд хязгаарлагдмал. Тэгэхээр бид хязгааргүй олон тоотой тоглох юм бол хувилбарууд дахин гарцаагүй давтагдах болно. Олонлог ертөнцид яг ийм хууль үйлчилдэг. Байгалийн хууль ёсоор материйг бүрдүүлэгч анхдагч бөөмс яг л хөзөр шиг хязгаарлагдмал тоотой байх учраас сансрын ямар нэг бүс нутагт тэд хязгаарлагдмал тоотой өөр хувилбаруудыг үүсгэдэг. Тэгэхээр хэрвээ сансар огторгүй хязгааргүй бол хязгааргүй олон тоотой ертөнц байгаа бол ямар ч хувилбар дахин давтагдана. Тэгэхээр бид бүгдээрээ тодорхой бөөмсийн хувилбарууд юм. Хаа нэгтээ тантай юм уу? Надтай яг адилхан хүмүүс байгаа. Хүн болгоны эхрүүд байгаа. Энэ бол үнэхээр цочирдом зүйл. Өөр ертөнцид бид рок хөгжмийн од болсон байж ч магадгүй. Тэгээд миний амьдрал рок хөгжимчдэд хандах хандлагаас хамаарч сайн муу аль нь ч байж болох юм. Тэгэхээр миний амьдралдаа хийж амжаагүй бүх юмыг нөгөө ертөнцид байгаа миний эхрүүд хийгээд гүйцэтгэсэн байж болно гэсэн үг. Би ийм нөхцөл байдалд сэтгэлээр унах байхаа. Энэ бол бид нар өвөрмөц байдлаа алдна гэсэн үг. Энэ бол тодорхой үзэл санааны үр дагавар. Үзэл санаа юунаас болж гарсан нь хамаагүй. Манай ертөнцийн хар энергийн бага хэмжээ, өвчний онолын хэмжээснүүдийн байж болох олон хувилбар зэрэг бидний одоохондоо ойлгохгүй байгаа зүйлийг хэтэрхий хялбараар тайлбарлахын тулд олонлог ертөнцийн онолыг гаргаж ирсэн гэж үзэх хүмүүс байдаг. Асуудлын гол нь энэ онол хар энерги яагаад бий болсныг тайлбарладаггүй доршин. Зүгээр л санаандгүй тохиолдол гэж энийг үздэг. Би энэ онолыг зөв гэж үздэггүй. Илүү сайн тайлбар хийж чадахгүй үед л ийм зохиомл онолыг гаргаж ирж байгаа юм. Нөгөө талаас олонлог ертөнцийн онол нь өөрөөр яаж тайлбарлах аргагүй юмсад гүнзгий бөгөөд энгийн ойлгомжтой тайлбар өгдөг болохыг энэ онолыг дэмжигчид цохон зааж байгаа. Жишээ нь нарыг тойрон эргэж байгаа дэлхийн хөдөлгөөнийг аваад үзье. Манай дэлхий нарнаас 93 сая бээрийн зайд оршдог. Энэ нь амьдралд яг тохирсон зай. Хэрвээ бид наранд арай ойрхон байсан бол манай гаригийн температур хэтэрхий халуун болж амьдрах аргагүй болно. Хэрвээ бид нарнаас жаахан зайтай байсан бол бас л амьдрахын аргагүй хэд хүйтэн болох байсан. Тэгэхээр бид яагаад ийм ашигтай байрлалд ирээвэ? 1500 оны эцсээр алдарт одон оронч Йоганн Кеплер яг ийм асуултыг өөрөөсөө асуусан юм. Тэр тэгээд манай дэлхийг нарнаас 93 сая бээрийн зайд авчирсан физикийн болоод байгалийн ямар хууль байсан болохыг олж мэдэхэд олон жилийг зарцуулсан юм. Кеплер энэ асуултын хариуг олж чадаагүй. Учир нь энэ бол хариултгүй асуулт юм. Дэлхийг нарнаас 93 сая бээрийн зайд ирж байрлахыг шаардсан физикийн ямар ч хууль байхгүй. Энэ бол нарны аймгаар дүүрэн манай ертөнцийн тоо томшгүй сонголтуудын нэг нь юм аа. Энэ бол ер бусын санаандгүй тохиолдол байсан гэж та бодож магадгүй. Үгүй ээ. Зүгээр л маш олон гаригуудаас дэлхий ингэж таарсан. Хэрвээ бид олонлог ертөнцийн онолыг хүлээн авахгүй бол манай ертөнцийн олон шинж чанарыг тайлбарлаж чадахгүй үлдэнэ гэж зарим эрдэмтэд үздэг. Хэрвээ энийг тайлбарлах физикийн илүү сайн хуулийг олвол сайн хэрэг. Бид энийг ойлгоно. Бид баяртай байна. Бид энэ хуулийг хүлээн зөвшөөрөхөөсөөр аргагүй. Олон физикчдийн санаанд нийцсэн хуулийг л заавал хүлээн аваад бай гэсэн байгалийн хууль хаана байна? Энэ бол таамаглал. Энэ бол хамгийн гол таамаглал. Учир нь бүгдийг илүү сайнаар тайлбарлах өөр таамаглалыг хэн ч санал болгоогүй. Олонлог ертөнц, гайхалтай боломжууд. Гэхдээ туршилтаар энэ нь батлагдаагүй болохоор та энэнд итгэхгүй. Ажиглалт юм уу? Туршилтаар батлагдаагүй бол бид юунд ч итгэж чадахгүй.
Гэвч сүүлийн хэдэн зуун жилийн шинжлэх ухааны түүхээс харж байхад бидний одоохондоо туршилт хийж чадахгүй, одоохондоо ажиглаж чадахгүй юм болгоныг урьдчилан зөв таамаглах боломжийг математикийн шинжлэх ухаан олгосоор ирж. Математикийн шинжлэх ухаан хар нүх, атомоос жижиг бөөмс оршин байдаг гэдгийг та биднийг олж харахаас ч өмнө урьдчилан таамаглаж чадсан юм. Харин одоо математикийн шинжлэх ухаан өөр ертөнц байдаг гэж мэдэгдэж байна. Энэний үнэн худлыг одоохондоо хэлж мэдэхгүй боловч энэ нь бодит байдлыг илүү гүнзгий ойлгоход бидэнд туслана. Хэрвээ та энд итгэхгүй байгаа бол сайн хэрэг. Учир нь бид танд ямар нэгэн батлах баримтыг харуулаагүй. Шинжлэх ухааны нэг давуу тал бол тэрээр сохор итгэл дээр биш, харин бодит баримт дээр тулгуурладаг явдал юм. Олонлог ертөнц оршин байдаг болохыг батлах баримтыг одоо ч гэсэн олж болно гэж зарим эрдэмтэд үздэг. Хэрвээ манай ертөнц өөр нэг ертөнц хоёр ойрхон байгаа бол мөргөлдөж болох юм гэж тэд үздэг. Энэхүү мөргөлдөөн өөрийн ул мөрийг үлдээсэн байх ёстой. Энийг сансрын бичилдөөлгөн агуу тесрэлтийн дараа үлдсэн халууны ялгарал зэргээс олж харж болно. Энэ онлын зөв буруу эсхийг батлах аргыг бид ойрын 100 жилийн дотор олж чадна гэж бодож байна. 100 жилийн дотор ямар нэгэн гайхалтай түүхт явдал болж магадгүй. Бид мэдэхгүй байна. Гэхдээ эрдэмтэн хүн аль хэдийн батлагдсан зүйлийн эргэн тойронд яваад байх юм бол шинийг олж нээсний баяр хөөргийг хязгаарч амсахгүй. Хэрвээ бид олонлог ертөнцийг нээж чадвал энэ нь одоогоос 500 жилийн өмнө Коперник дэлхийн нарыг тойрон эргэж байсныг баталсан шиг агуу том үйл явдал болно. Хэрвээ манай ертөнц өөр олон ертөнцүүдийн нэг юм а гэдгийг эрдэмтэд баталж чадвал дэлхий төвтэй үзэл санаа бүрэн булчлагдана. Энэ онол батлагдсан батлагдаагүй хамаагүй бид ертөнцийг танин мэдэж байгаа нь их завшаантай хэрэг юм. Энэ бол агуу онол гэж би бодож байна. Ийм маргаан өрнөж байгаа нь физикийн шинжлэх ухааны хувьд сайн хэрэг. Маргаан яаж дуусахыг би мэдэхгүй. Тэгэхээр энэ бүхэн юу гэсэн үг вэ? Хязгааргүй олон ертөнцүүдийн аль нэгэнд миний бөгөөд таны эхний өрөөсөн шиг адилхан хүмүүс байдаг хэрэг гэж үү? Олонлог ертөнц бол Коперникийн үеиг шиг том хувьсгал гэж үү? Бид энийг одоохондоо мэдэхгүй байна. Хэрвээ хүн төрлөختөн олонлог ертөнцид амьдарч байгаа нь үнэн болж таарах юм бол сансрын мөн чанарыг ойлгох гэсэн манай сэтгэл догдлуулсан аяллаа хамгийн том ололтыг бид олж харах болно. Орчуулсан шагдар сүрэнгийн гантулга, дууны найруулагч Болдбаатарын гал жаргал, эвлүүлгийн найруулагч Цэрэнбэлийн мөнхөд, дуу оруулсан жүжигчид Бямбад оржийн Батхүслэн, Чүлтмийн оюун тулга. Стар телевизийн кино гадаад нэвтрүүлгийн алба 2014 он.